хүн бүхэн аялалд гарах дуртай байдаг. Гэхдээ жирийн аяллаас илүү экстрем спортод дуртай аялагчид заримдаа эрсдлээ тооцоолоогүй болж өөрсдийгөө ямар нэгэн томоохон асуудалд оруулах явдал түгээмэл байдаг. Тэгвэл нэгэн адал явдал эрэлхийлэгч өөрийгөө санамсаргүй байдлаар маш хэцүү нөхцөлд авчирсан байна. Учир нь тэрээр нэгэн гүний агууд орж яваад буцаж гарах үедээ маш аюултай нөхцөл байдалтай учирсан байна. This is really what I'm dealing with at this point. Like, no extra room for my head or anything. Like, I'm almost breathing in water. Түүнийг нилээд агууны гүнд очих үед гадаа хүчтэй бороо орсны улмаас агуй усаар дүүрж эхэлсэн байна. Ингээд тэрээр живж өгөхөөс өмнө яаралтай энэхүү усаар дүүрж буй агуйнаас гарах шаардлагатай болсон юм. Ус дэвшлэх тусам түүнд гарахад маш төвөгтэй болж эхэлсэн тул тэрээр яарахаас өөр аргагүй болсон байна. Alright, I'm calling it. Мөн түүний орж ирсэн агуу нь хэд нарийн учраас тэрээр мөлхөж гарахаас өөр аргагүй байсан юм. Азтай гэмээр зүйл тохиолдсон нь энэхүү үеэр гарах гарцаа олсон бөгөөд тэрээр ямар ч байсан энэ нүхнээс амьд гарч чаджээ. Харин энэхүү бичлэг дээр нэгэн уулын цамчин маш их цастай уулаар гулгаж байгаад санамсаргүй байдлаар тэрээр өөрийгөө нууцлыг ертөнцид авчирсан юм. Замаа зөв тооцоолоогүйсээ болж тэрээр өөрийгөө нэгэн маш том ангал руу аваачсан бөгөөд аз болж тэрээр нэгэн ирмэг дээр тогтсноор илүү цааш унахаас аврагдсан байна. Хэрвээ тэрээр нэг л хөл алдсан бол цааш энэ хүнд чухам юу тохиолдох байсан нь төсөөлөгдөх аргагүй юм. So one thing like that. Зөвхөн календараас л харж болохоор хачин хэлбэр дүрстэй амьтныг хэсэг далайн эргээр аялж явсан хүмүүс анх олсон бөгөөд тэдгээрийн энэхүү хачин амьтан нь яг л бидний мэдэх Venom гэдэг нэртэй кинонд гардаг хар зүйлтэй төстэй байсан юм. Чухам энэ нь ямар гэж далайн зүйлийн амьтан болохыг хэлж мэдэхгүй ч энэ зүйл нь бүхэлдээ хөдөлж байгаа нь маш их сонирхол татаж байлаа. Ямар нэгэн хайр гэргийн ургамал эсвэл амьтан гих аль аль нь мэддэхгүй энэ зүйлийг одоо чухам хаана байгааг хинч мэдэхгүй байгаа юм. Харин дараагийн бичлэг нь паранормалтай холбоотой бөгөөд хэсэг цагдаа нар гэмт хэрэгтнийг хайж авах үедээ нэгэн эзгүй балгаст орж ирсэн байна. Гэвч энэхүү эзэнгүй балгас нь үнэн хэрэгтээ эзэнтэй байлаа. Учир нь буутай цагдаа нар нэгэн танхимаар орох үед танхимын хаалга ямар ч шалтгаангүй өөрөө савлж байсан юм. Ямар ч зүйл энэ хаалгыг хөдөлгөх боломжгүй байтал өөрөө савлагдаж байгаа нь эдгэр цагдаа нарыг үнэхээр их айлгсан бөгөөд тэд өөрсдөө буруу газарт ирснийгаа ойлгон тэр даруйдаа зүгтцгаасан юм. Caralho, bicho, que é isso, mano? Cuidado, Judá. Cuidado, mano, que é isso, mano? Mano, não tem nada. Caralho, mano, que é isso, bicho? Caralho, mano. Mano, que é isso, bicho? Caralho, mano, bora, mano. É doido, Deus me livre, mano. Vai, mano, vai, mano. Vai, mano, vai, mano. Vai, mano. Corre. Caralho, mano, que é isso, bicho? Хятадд 2015 оны 8 сард нэгэн химийн үйлдвэрт дэлбэрснээс болж
Маш их хэмжээний хохирол учирсан бөгөөд нийт 165 хүн энэ ослоос болж амь өргөцсөн юм. Ингээд тэрхүү бичлэгийг дахин хамтдаа үзцгээе. Down something. Fuck yeah, it's a guess. Whoa! Oh! What the? Holy shit! No fucking way! Oh shit! Oh shit! No, baby! No! Are we dangerous here? Yeah, we're dangerous. Oh my god! Oh dear! Are you filming? Yes, I'm filming! Wow! Wow! I think we are dangerous. Let's go! Let's go down! Let's go! Үүнээс судалгүй мөн 5 жилийн дараа Бейрутэд үнэтэй төстөө маш том дэлбэрэлт болсон бөгөөд дор хаяж 75 хүн амь өргөдөж маш их хэмжээний хохирол мөн учирсан байдаг. La madame! Sino nasa preso nga? I'm here! May rigtig nga dito! Уг бичлэгний их үүсвэр нь тодорхойгүйч одоогоор энэ бичлэгний тухай мэдээлэл интернетэд газар аваад байгаа юм. Учир нь энэхүү бичлэг дээр харагдаж байгаа зүйл нь ойролцоогоор 40-50 м урт авраг том материйн чулуужсан их бие бөгөөд олон сая жилийн явцад ийм байдалд хүрсэн байх магадлалтай гэж үзэж байна. Өнөөдрийн дугаарыг хүлээн авч үзсэн үзэгч нартай баярлалаа. Ингээд дараагийн дугаараараа иргэн уулзцгаая. Лайк болон subscribe дарахаа бүү мартаарай.